За өглөөний минь. За өнөөдөр бид нэр Манчестер явах гэж байна. Тэгээд ганцхан Манчестер явахгүй. Цаашаа Манчестер, Уэльс, за тэгээд Турки гээд гоё 2-3 хотуудаар ингээ аялнаа. За өө эмээ хоёр Англид ирснээсээ хойш Лондонгоор аялал хийгээд одоо Лондонгоос гадуурх аяллаа эхлэх гэж байна. За Лондон аялал ямар байна? Mami, Үнэхээр гоё юм уу? jag konstigt trodde väl så jag Yes. За өө сэлэн бүр. За ингээд бид хэд аялалтаа гарлаа. Оо гоё. Vi bara ska ju vässa gå. Оо ямар хөөрхөн. За манай охин ингээд Токо Бокога зураад явж байна. За одоо бид хэд Манчестер руу 3 цаг 45 минут явна. За айлууд Christmas-ийн чимэглэлүүд одоо юу н хийгээд эхэлсэн байгаа хаа. Mars will soon. Yes. Yes. За бид Манчестер явах замдаа сервис дээр зогсож байна. За энэ нөгөө одоо манай монголоор замын гуанз. Ойрхон. Гэтэ ойрхон биш ээ. Энэ нөгөө айгуу томоод байдیں۔ Тэр нь яг ойрхон шиг. Энэ одоо ингээд зүгээр нэг жижигхэн замын гуанз гэх юм уу? Өдөр гадаас янзын гоё байна. Зя бид хоёрын машин дотроос гарахгүй л гэж байна. Өдөр өстө гадаа янзтай гоё байна тий. За замдаа гоё байна. Монгол шиг гоё нөгөө мал амттай. Тий. Сэлэн буухгүй гинэ. Зөндөө хон бичиж. Зөндөө хандчих чаа. Гоё ном ногоо. За эндээс нэг кофе авч уучаад өдөрөө жижигхэн дэлгүүр орчоод тэгээд хараа да. За Манчестерт ирсэн байна. За ээж ингээд манай найз single бид 3 шопинг хийх гээд явж байна. Trafford Center дээр ирсэн. За манай ээжийн ер нь хамгийн дуртай ажил бол дэлгүүр хэсэг. За ингээд даарч дэлгүүр хэсэг даагууруулаа. Тий айгуу том. Тэгээд гоё агац. Өнөөдөр тэгээд цаг агаар энэ төр янзын гоё байна тий. Trafford Center ч гоё. Наа чирч.
За Англид ирээд 8 он ч уу 7 он яг 7 он жин те. Айгүй хурдан 7 хоног өнгөрч байна л гэдэг. За бид нар Манчестераас гараад Уэльс руу явж байна. За тэгээд өчигдөр Манчестерт манай 3 залуу гуруулаа орой Christmas market ороод за охтуудаараа өчигдөр дэлгүүр хийсэн. За одоо Уэльс руу явж байна. За ээж Манчестерт гоё явж байна уу? Бодлооны түүх нь ямар ч гоё. Ороо зүгээр баг галерейд явж байгаа юм шиг дүнээ. Бодлооны түүх. За юу нөгөө Christmas market орсон сэтгэл. Тэд чи гоё юм байна. Би уугаал. Чөлөөтэй. Наа нөгөө англи Суугаал зарим нь босоогоороо тэгээл бивээ уугаал. Ихтэй юм ихтэй. Тэр надад нэг зураг явуулсан байсан шүү дээ. Фантастик зураг. Тийм print work гэсэн. Чи нөгөө өөр үнэн битүүсчихсэн. Тэр бизгээ ингэж зураг гараад. Зураг гараад. Ноо. Банyo мобис цагаан. За үйл хэд гоё агаад. Яг л манай Монгол шиг ороотой явж байхдаа хонь дээр гитар тэмдэг тавьсан байдаг шүү дээ. Сая цэвэр бодгоо Цэгэр өдөр нэг айл. За одоо гоё хилээ хийсэн байна. Уэлс гоё газруудаар зугаалнаа. За бид хэд Уэлс явах замдаа явж байна. За аян сайн дарж байна. таалагдаад байгаа тий. За сайн явж гин үү? Сайн байцгаана уу. Хейя. Анчин ад хин тийм. За бүгдөө нэг идээд. За тэгээд бүгдөө нэг сэндвич идчихээд. За очингуудаа тэгээд гой хоол идцгээ да. Хай хүслээ. За манай аав ээж хоёр ядраагүй их айтайхан явж байгаа. Бид одоо Вэлс рүү ороод ирсэн. За тэгээ очих газар руугаа өгөхөд явж байна. Замдаа юу авчаад, бензин авчаад. За тэгээ одоо хөдлөе дөө. За бид эхнийхээ спот дээр ирсэн. Айгуу гоё газар байна. Энэ тэг хэлэх гэсэн чи хэл ураад их National Park юм байна. Тэгээд энэ Вэлс чинь нөгөө нэг өөр юутай, өөр хилтэй. Тэгээд ийм ус идэг. За яста үнэхээр бүр тасархай юм байна. Ингээл энэ өндөр том уулнуудаас гоё ус урсаал орж ирж байд юм байна. Тэнд гоё нуур байна, хүрхрээ байна. За ийшээ болохоор уул руугаа авирдаг хэсэг юм шиг байна. За ийм гоё
газар байна. За энэ ингээд information center нь юм байна. Энэ нөгөө жижигхэн хийц юм шүү дээ. За. За бид нар чинь одоо энд байгаа юм биш та. Энд байгаа юм байна. Ийшээ алхаад дээшээ бол нуур мурнуудсан. Одоо яг энэ нуур чинь энэ байгаа юм. Энэ доор байгаа. Амар өндөр. Ингээд жижигхэн хийчихэж энэ нар та. Одоо бид нар энд байгаа. Энэ. Энэ нөгөө нуур саяны энэ нуур байна. Тэгээд ийшээ ингээд алхаад уул руу гарахаар уулан дээр басан нуур идэм бэ. Яа юм гоё юм идэм байна. Тэр айгүй өндөр дээрээс энэ урсаж орж ирж байгаа юм байна. За үнэхээр бүр нэг нүд дулаамаар янзын гоё байгальтай газар байна. За одоо ийшээ чинь бас юм нуур байгаа юм байна. Ээ. За энд ийм нуур ийшээ ингээд олон босч байгаа юм байна. Үнэхээр гоё юм аа. За энэ байгаль бол нэр үнэхээр гоё байна. Тэ миний охин. Байгаль үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. За энд нэг юм том нуур байгаа юм байна. Вау. За бид хэд ингэж гоё аялаад. Станы гоё авч ин да нэг таваараа. Мама, чиний юу? За ээж тэнд зураг авалттай. Дунд нь орж яваад. Ааха. Оо ямар гоё юм те. За бид тийшээ хадруу авирж үзэх гэж байна. Тийшээс янзын гоё хаа. За манай аав ичээр Англид Весттэй бидэд баялаад гоё явж байна да. I'm still on my phone. It's very Вау, эндээс нөгөө юу ч гоё харагдаж байна. 하루다. 아니에요, 소리. 나는 너무 많이
of the year, changing my life with a wave of her hand. Nobody can deny that there's something there, running my hands through her hair, both of us thinking how good it can be. Someone is speaking, but she doesn't know he's there. I want her everywhere, and if she's beside me, I know I need never care. But to love her is to need her everywhere, knowing that love is to share, each one believing that love never dies, watching her eyes and hoping I'm always there. За бид West 2 дахь газараа очиж үзэх гэж байна. За ээж West гоё юм уу? Хайрны сайхныг үзээд бишрээд явж байна та. Хайрны сайхныг үзээд бишрээд. За West бол нэр үнэхээр гоё юм аа. За тэгээд бид хэд буцаж ирж агаад гоё энэ пабнд хоол идээгээд байж байна. Хара. Вэс бол нэр үнэхээр гоё те. Бид нар чинь Вэс руу 2 удаа ирж исэн те. Гэхдээ энэ 3 дахь удаа. Яг энэ хэсэгт бол ирж Энэ хэсэгт бол анх удаа ирж байгаа. Өмнөд Вэлс. Өмнөд Вэс. Энэ болохоор Хойд North Wales. За манай ээж бол өстой зураг авалтыг За амнаа өө эмээ хоёр ингээд За одоо бид хэд Swallow Falls гэдэг гоё хүрхээтэй газар ирж байна. За энэ Вэлсийн бас нэг маш гоё үзэсгэлэнтэй. Тэгээд хамгийн гоё хүрхээтэй газар гэсэн. Яа. Вау. Тэгэхээр гоё юм байна. Айгуу том юм байна. Вау. Ма. янзы гоё юм байна. За. Бид нэг хүрхээгээ үзчихээ гарч ийн. За, хүрхээс гоё юм байна. За, одоо эндээс бид хэд харанхуй болохоос өмнө яс нэг өөр газар руу очоод за тэгээд
арай буудлын руугаа яваад өнөөдрийнхөө аяллыг дуусгана. Англид ч нэг айгүй хурдан харанхуй болчдөг болохоор гээс эртхэн үзэх газруудаа үзээд авъя гэж явж байна. За. Тэстэй. Мэдгүй энэ хэдэн метрээс урсан юм болоо. За энийг нь харнаа. Амар хүчтэй бууд юм байна те. Энэ хардаа артл нь ингээд юу юм бэ ш тав? Хад юм бэ ш өндөр. Тийм байна. Yeah. So let's go to next spot. Хавар ирээрээ л гэж байна. Хавар ирэх юм бол амар гоё гоё цэцэг урагдаг гинэ. Оо ямар гоё. Хавар ирээрээ гэсэн. Йоо энэ нэрээс та. Байгаль энэ бол үнэхээр гоё наа. Оо тэндээ гоё сандалтай, ширээтэй гоё суугаад амраад. Тэр манан гоё юм те. Ямар өндөр юм бэ те. Айгүй өндөр тийм. Энэ одоо хэдэн метр бол Амар өндөр юм байна. Айгу. Тэгээд айгүй сони. Дээрээ л юу та юм тий. Доогоороо өчр аяга. Тий. Өчргөө хүртлээ. Өөртөө гоё замаар явуулчихлаа. Тийм тий. Гоё замаар. Цаатлын замаар явж болохоор шүү дээ. Энэ замаар явуулж байгаа. Цаанаасаа гоё юм үзгээд аа. Айгүй гоё. Одоо энэ чараа бүр доор байгаа. Харин айгүй. амар юу байсан тий. Бүр толгой ирмээр аа. Толгой ирж илээ. Тэгээд одоо нэг олоод чи нэг нарийнхаа Нэг гоё шиг юу байна. Fashion байна. Ярлаа чинь доор. энэ хараа юм саяга нөгөө чулуугаар ирсэн. Тийм чулуун fashion байна. Энэ чиргөө бид нар тэр дээр зогсож байгаад хардаг байсан биш үстэй. Мөн байж магадгүй. За баруун мөн байж магадгүй хаа. Зам баг. Тийм бидний ирсэн зам чинь нөгөө талдаа байгаа. Тийм нөгөө талдаа тий. Сайн уу гинэ. Маш явж байгаа юм уу? Сайн нэг Одоо хаана явж байна мами? зам дээр явж байна гэж. Явган явж байгаа ч юу? нохоо гэж. Тийм нахаа гэсэн тийм сайн уу гинэ. Мами хаана явж байна? Одоо We are in Wales. Би та гихтэй Нөө гэртээ арай очиаг байна минь яа. I thought it was just a house that only 5 of us being not a hotel. За бид явж агаад одоо Вэлсийн нэг айгу эртний нэг гоё тосгонд ирчлээ. За тэгээд энд зөндөө олон гоё барилга байгууламжууд гоё байд юм байна. Тэгээд энд нэг юм нэг алдартай гүүр байд юм байна. За нэрийг нь би одоо энэ доор биччихнэ. Тэгээд энэ гүүр за тэгээд ингээд ийм чулуун барилгууд нь айгу гоё алдартай ийм газар байд юм байна. За одоо энэгээр ингээд жоохон цагаалнаа. Энд бас гоё юм том гол ус юм байна. Энэ нөгөө нэг том хүрхрэнээс гардаг гол ах тий. Энэ том гол ус юм байна. Энэ нөгөө нэг хүрхрэнээс буусан гол ах баг тий.
За ийшээстэй гоё үзэсгэлэнтэй гоё юм тусган байна. Ямар гоё. Хэлтэгээтэй. Beautiful гэдэг нь юм байна да. Маш гоё тусган байна. За ямар байна аа чи хоёр? За одоо Монголд шөнийн 3-4 болж байгаа хаа. Манай ээж Монголд байгаа хөрөөгөө залгаж харуулах байна. Тийм ээ, энэ чулуу. Чи ямар гоё юм бэ? За аав нөгөө чулуугаар хийсэн юм их сонирхоод байгаа. Юу аа? Оо тийм. Өсөө. Сайн өндөр хатан юм. Юм уу? Вау, энэ ямар гоё юм бэ? Эндээс ээж гоё харагдаж байна. Аа, хараа. За, энэ нөгөө бидний үзэх гээд байгаа алтартай гүүр чинь энэ байна да. За, энэ ингээд 1200-аад оны үед хүмүүс амьдарч ирсэн баригдсан ийм гүүр гэсэн. Ямар гоё юм. Нэг үлгэрийн кинон дээр нэг гардаг юу шиг байгааз. Надаас тэ тэгж харагдаж байна. За, энд ингээд гоё гоё. Стаа эртний гоё чулуун байшингууд байна. За, манайхаа нөөдлөө гаргая. Эндээс ингэж болсон. Тийм ээ, дахиад нэг хүрхээ байна те. Яа, ингэ болсондоо ийм голдоор нь орсон тий. Вэлс ер нь хүрхрээ ихтэй газар юм байна те. Ус ихтэй, дээрээс уулан дээрээс ус их орж ирдэг. Одоо нөө силийн яа. Энэ аюул хүүхэн дандаа хоньны хоньтойс өндөр нэг энэ хийдэг юм. Энэ хүндээ хоньноо. Манай хоньтой энэ хүндээ хонь. Энэ нөгөө юу юм бэ? Хоньны ноосоор хийсэн. Энэ гоё юм тий. Хоньны ноосоо.
Халах. За тэгээд юм зүгийн бод За бид буудалтаа ороод ирлээ. Айгуу гоё буудал байна. За тэгээд төлөө буудалтаа өнөөдөр гоё тухалчаад буудалтаа гоё тухалчаад маргааш босоод бид нэр Тентагел кастл явнаа. За энэ ингээд гоё яг нэг дээр үеийн англи загварын юм гоё буудал орсон. Ингээд энэ аав ээж хоёрын өрөө аав ээж хоёроо энэ өрөөнд нь оруулна. Энэ юм дабл өрөө одоо дээр үеийн яг англи хий загварын ийм өрөө байна. За бид хэд Вэлсийнхаа аяллыг үргэлжлүүлсээр явж байна. За тэгээ сая буудалтаа очиод чек-ин хийчээд юмнуудаа оруулчаад одоо бид хэд хоол идэх гээд ингээд явж байна. Энэ нэг өдрийн очсон хүрхрээний хажууд ресторанд ирж ийн. Тэгээ хүрхрээ нь одоо хүртэл гоё сонсогдоод айгуу гоё байна. Харин энэ хүрхрээ нь одоо хүртэл сонсогдоод байгаад хүрхрээ сонсогдож байгаа сонсогдож байна хоёр. За ийм гоё ресторан байна. За хэдүүлээ орж гоё хоол идцгээе. За өө эмээ хоёр өнөөдөр ядраагүй үсттэй. Ядраагүй гоё явж байна. За. Борооны туслууд. Тэр нэг за ээж. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ хүрхрээ бидний өдрөө үздэг хүрхрээний чимийг хараа. Чимийг сонстоо. Үнэхээр гоё. Янзын гоё. Ёо саяна бидний буудалсан буудлуур ястой гоё. Тэрний гоё бичлэг хийнэ. Гоё бичлэг хийнэ. Ястой гоё. Ингээд зам гараад бидний өдрөө хүрхрээ аваа. Хүрхрээ. Одоо сонсогдож штэ янзын гоё. Хэдүүлээ. Гоё гоё. За. Яг гэжээ. Нийслэлийн хариуд гэсэн. Өстой. За ингээд англи паб. Ямар гоё зургнуудтай юм бэ? Морь байна. За нөгөө хурш. За бид хэд одоо ингээд оройныхоо хоолндоо маш Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, let it snow, let it snow, let it snow. Man, it doesn't show signs of stopping, and I brought me some corn for popping. The lights are turned way down low. Let it snow, let it snow. When we finally kiss goodnight, how I'll hate going out in the storm. But if you really hold me tight, all the way home I'll be warm, and the fire is slow. За. Хоолоо идцгээх гэж байна. За сайхан хооллороо охтуудаа. За авч нөгөө англи маягийн нөгөө англи үндэсний хоол юм уу? Пай. За steak and pie. За би болохоор lamb and pie. Угнаа steak and pie. Ээж хоёр lamb and pie.
Чина. За бүгдөө сайхан боллоорой. Do I have dessert? Yes. Yay! Аюу үлэв нөгөө. За энэ нөгөө нэг яг Вэлсийнхаа яг үндэсний traditional одоо үндэсний виски яг өөрсдийнхөө тийм Баяраа тэгээд байгаа шүү дээ. Одоо виски уугаад сингл малт тэрийг Сингл малт. за тийм үндэсний ийм Вэлс сингл малт гинэ. За одоо амсаж үзтээ. Нутагт нь ирсэн юм чинь. За амар хатуу байна уу? Гоо гайгүй. Том гайгүй. Яа Тэг чанга. чанга байна уу? Мөстөө хэрнээл яаж байсан. Мөстөө. За бид Вэлсийнхаа эцэг хэрэгжлүүлээд буудалтай ирсэн байна. За ингээд буудлынхаа баарнд Өнөөдөр чи 2025 оны 12 сарын 4-ний өдөр билүү? За аав ээж Англи дээрээд 8 хоног ирээд 8 хоног. 8 хоног дээр явж байна. Нэг мэдсэн жил 8 хоног цун шүү дээ. Урдан өнгөрч идэв. Чи 7 хоног хангалттай гэж яриад байгаагүй юу? Ер нь энэ хүн бол тэгж байсан. Айгүй урдан өнгөрч. Хойд Вэлс ирсэн байна. Хойд Вэлс ирсэн байна. Гой газар байна. Байгалийн үзэсгэлэн гэж ил газар хайр. Шал юм. Хөрхрэнүүд ямар ч гоё юм те. Уулны оройгоос ус Тэр одоо хэдэн бараг километр үгүй биш юу? Хэдэн метр бол амар маш хашир их ирсэн. олон Тэр бол газар уулнаас ус. урсаж орж ирсэн. Тэгээд тэр нь хөрхрээ болоод те. Тэр нь нийлээд айгүй өвчтэй өгөх. Гоё юм. Тэгээд энэ буудлал бас аюу гоё Энэ юм. буудлал бол нэлээд дээр үе язгуурчнуудын буудлал юм байна. Буудлыг амьдарч ирсэн л гэж Зүйлдээ тэгэл буудлал. орд ашиг юм шиг. Аршил байсан. Ийм том юмд амьдарч ирсэн. Бас л тэгэхээр жинхэнэ ядгууртай ч гэсэн амар байсан юм шиг. Өөрөө гоё юм. Гурван давхар. Тийшээ баг мансаар шиг юм тоо дөрөв давхар. Сартаа. Энэ спин ихтэй гэж магадгүй доошоо зөөлтөө. Төвтэй. Ийм газар амьдарч ирсэн гэхээр өстой. Бас тансаг амьдарч ирсэн байгаа шүү тийм. Зооны төвшөө суурин соёл ирмэшлэлтэй яг. За тэгээд Энд бол байгаль гэж Байгаль үнэхээр үүсгэлтэй. гоё. Вэлсийн байгаль бол үнэхээр гоёод Дэлгүүрүүд ямар гоё юм бэ тий. Аюу гоё дэлгүүрүүд тий. тааж нөгөө ингээд өөсөө амтлаа бороо ороод ном байгаа гоё таалагдаад байна. Тэгээд бид хэд ч өнөөдөр Вэлс хад Вэлсийн гар сайхан аялж байна. Хүүхдүүд дээр нэг өрөөнд орсон. Чийсэн Ерөөсөө дээр үеийн хэлхийлэл тий. Энэ тийм л зам. энэ нөгөө нэг дээр үеийнхаа юмнуудыг айгу хөндлөлт болгоод тоглоод байсан. Фрэнүүд бол Хөрхий гоё. бол үнэхээр сайн дээр хоол идсэн юуны зэнд чигээрээс хөрхий сонсдог. Бид сайн нөгөө өмнөд бичлэгээр гарсан. Гадаа хатад хөрхий айгу гоё сонсогдоод гоё яа. За тэгээд дээж аав гэж англи хоолнууд айгу гоё таалагдчихсан тийм. Тэгээд Монгол матнаас бол нэг янзраад авахгүй. Хоол бол гоё таалагдчихсан. Тэгээд ингээд орлуулаад явчихна. Одоо маргааш өөр гоё газруудаар явна. За тэгчээд нөгөөдөр бас өөр газруудаар явна. Тэгээд нөгөөдөр орой Лондон гэртээ харин. Тэгээд манай аав гэж чи одоо 14-ний бараг шүнэл гэсэн үг. 15-ны өөрөөр явна гэдэг чи 14-ний. Одоо ингээд тийм юу бол явж Жишээ болох чинь нөгөө 14-ний шинэ л чинь гэсэн үг. тийм өглөө Өөрийн тэг үрээр
За тэгээд өнөөдрийн аялал юм байлаа. За маргааш орой дөрүлээ ахиад сууж байгаа. Маргааш оройн бас Өнөөдөр аялал гоё байлаа. Англи би уужээд гэж. Англи би уужээд. Наа ирээд ирсэн сарын англи юм Кингс гэдэг юм байна. Таалагдаад байгаа. Яа тэгээд Өнөөдөр гоё байна. Yeah, they're taking a 3-day course or whatever. яа тэгээд өнөөдөр одоо ингэж жоохон хэлж сууж байгаа. Намаа аваад My face looks a bit different. тэгээд маргааш өглөө Yeah. I mean, yeah, You have nice weather. When you have the sunshine, it's so beautiful. Yes, so beautiful. Are you from a city in Mongolia? За энэ ч нэгэн дээр үеийн гоё барилга л байна л да тий. Язгууртууд амьдарч ирсэн юм. Үнэхээр гоё юм аа. Энэ одоо энэ хараа аюу цол юм биш тий. Хараа. Энэ Манай ээж ч өөрөө ийм үе гоё. Декор гэр ах юм. сонирхдаг болохоор энэ ямар гоё юм хараа. Энэ энэ жилтэй биш тий. Бид нар бүр энийгээ хүн тийм бид хараа. Өстой гоё. За энэ Цуусараа гацуураа зассан байна оо. Нилээ өндөр юм шүү тий. Энэ аягүй олон өрөөтэй юм аа тий. Тий, аягүй олон. Одоо ийшээ болтлаараа энэ нөгөө нэг хоолныхын өрөө бах тий. Энэ цаг хараа бүр илэгдсэн хараа заяа. Энэ бүр аягүй энэ өстой хичнээн 100 жилийн тастаа авах уу боллоо. Тий. Энэ хараа энэ хараа энэ ийм юу та яа. Хонх бай. Энд амьдарч ирсэн л ах. Энэ хараа. Энэ хараа. Чи эдрийн харалтаа ч үгүй. Энэ бүр ерөөсө там модоор. Тий. юм шүү дээ. Ямар гоё. Энэ шатнаас Шатнатыг чи харалтай. Бүр баг мэрж үзэх шиг дээ. Энэ хараа бүр дам модоор хараа. дан модоор юм тий. За энэ сандал бас их дээр үеих юм шиг байна тий. Энэ бол яг эндээ л үйжсэн. Эндээ вэжсэн бахад. За За одоо дээшээ гарыг. за ээж Ингээл өсө нэрэ нэг кино манад гардаг штэ тий. энэ яг айлын шатсан юм шиг. Энэ юусэн айлын гэр байсан баг. Энэ хараа. Имийгөр юусэн. Хуучирсан айгүй дээр үе. Дам мод хараа энэ юусэн дам мод. Эднэр нь л дээр үе тэр хүмүүс амьдарч байсан айлынх нь Айл тий. айлгах тий. Тий. Энэ айгуул үе дамжиж ирсэн юмнууд байдаг баха. Тий. Наад чи ийшээ бас юутай юм бэ? Оо энд чи энэ чи ийшээ гараад манах штэ. Манах штэ гинэ. Танаа өөрөө. Манай өөрөө охтууд өөрөө. Охтууд гурван давхар. Энийг хараач юм гээ. Энэ юу юм бол? Одоо яг айгуул энэтэй Шүүгээ юм шүү. аа Булангийн шүүгээ юм шүү. булангийн харин шүүгээ л юм шиг. За энэ Тийм байна. Ингээ булангийн шүүгээ. Энэ булангийн шүүгээ. Ингээ басна. энэ бол айгуул л эндээ л байсан баха энэ. Тийм бах тий. Тий. Хий байна. Эсмэлхээ. Эднэр ерөөсөө яг Энэ хараа энэ бүрийн дээр үе хаа хараач үгүй энэ хараа бүр хуучирсан хараа. Бүр эдлэгэнд орсон тий. Эзэр хараа. хойлоо энэ бодлоо. Бараг л Шинж байна. мэрхнүү яах нь мэрхэж байгаа юм шиг л. Тэгээд тийшээ бас ингээ Өрөөнүүд байдаг юм байна. За энэ бол ерөөсөө л жинхнээсээ өссөн 40 жил болсон баха юм. Энэ хараа. Энэ яг ямар гоё энэ хараа. Энэ хараа бүр. За энэ зургийн жад ч гэсэн ер нь дээр үе. Энэ хараа л та чи энэ минь бүр ингээд эмтэрж барьчихсан. Дэлгэгдсэн байна тий. Ийм гоё. Ийм гоё буудалд буулаа. Өдөр. Тэгээд нөгөө аав ээж хоёроо бас энэ дээр үе англи юм маягтай юм үзүүлэе гэж бодоод одоо тэр чинь ингээл дандаа нөгөө гоё буудлуудад ингээл нөгөө буугаал яг орчин үеийн буудлуудад буугаад яваад байдаг. Тэгэхээр ээж аваа өөрчлөлт нөгөө ийм буудалд орж Илүү. байгаа болохоор илүү гоё Гоё. бодоод
Одоо ингээд ерөөсөө юу яадаг байсан баха. Энэ таас базыг хараа. Таас нь хамдан байгаа гэж. Хараа энэ хараа таасууд нь цуурсан байна. Энэ бол нилээн л байна. Буудлаа. За өглөөний мэнд. За бид нар Вэлст буудалтай хончоод өглөө босоод одоо breakfast цайндаа орох гэж байна. Вау, хараа энэ гадаа хартаа. Янзын гоё юм да. За энд бас давхар ингээд видео кол хийж гин. За ингээд бидэд өглөөнийхөө цайг уучаад өнөөдөр корнол руугаа хараад явна да. Корнол руу зугаална да. За өө эмээ хоёрыг өччих. Сэрээ гоё. Дээр үе гоё бодол. байгаа да. За өглөөний мэнд. Өглөөний минь. За сайхан амарсан уу? Гоё амарлаа. За гоё амарсан уу? За Амарсан. дэжгүй гоё унтчихад уу та хоёр? За гадаас тэ янз юм байна да. Янз. Сайхан амарлаа. Одоо нэр сэрсэн гэж. Оо тийм үү. Угаасаа одоо нөгөө яг л тийм л юм байна л да тий. Нойрныхоо юу. Нойрны. За одоо би тэд цайгаа уучаад. Вау. Оо ийшээ хараа караванууд идэм ш. Яар та. Уур гараад тэнэг үү? Энэ нөгөө нэг юу нэ? Оо энэ ямар гоё юм. Тийм хаана юм гоё филтэй юм. Тэнд хартаа хараа караванууд байна. Тийм амарлцтай. Гоё юм байна. За одоо цайндаа орцгоо. Энд харагдахгүй л. Ийм том уу? Стагада янзын гоё юм байна да. За би тэд өглөөнийхөө цайг уух гээд ороод ирлээ. Энэ ресторанста ямар гоё юм бэ те? Ресторанста гоё ресторан байна. За би тэдэд энд ингээд ширээ зэсчиж. За ингээд сайхан цайгаа уучаад өнөөдөр чинь би тэгэд корнол руу явна. Корнол руу явчаад за Тинтагел кастл орчоод доошоо Turkey гэд хот руу явнаа. За энэ ста гоё ресторан байна. Бүгдөө сайхан амарцгаасан байна. Эрт унтаад ер нь эрт унтаад эрт босохоор гоё агаад. За ингээд бүгдөө өнөөдөр хайлт гарцгаая да. За энэ Вэлсийн яг нөгөө үндэсний өглөөний цай нь ийм нөгөө black puddingтэй ийм өглөөний цай юм байна. За бүгдөө өглөөний цайг уучаад одоо хөдлөндөө Энэ дав спиртнес үү. За манай аав ээж хоёрт нөгөө англи өглөөний цай ер нь таалагдаад байгаа. Хоо шиг байна гэдэг байгаа тий. За сайхан олцоогоорой. Сайхан олцоогоорой. За би тэгэд өглөө буудлаасаа гарлаа. За тэгэд нөгөө өчтөр орой харагдчихсэн буудал маань өглөө ийм гоё харагдсан юм байна. Тэгээд энэ 1850 онд баригдсан ийм чулуун байшин юм байна. Тэгээд хүмүүс амьдардаг байсан. Тэгээд сүүлдээ одоо энэ байшингаа ингээд буудал болгосон юм байна. Маш гоё ийм дээр үеийн ийм чулуун байшинд ханлаа. За энэ одоо яг л ийм нөгөө англи Вэлсийн одоо яг нөгөө дээр үеийн хэв маягаа хадгалсан ийм хിവэрэ байна. За тэгээд манай өвөө эмээ хоёр энд видео зургийн ажилтай л явж байна. За би тэд ингээд одоо дараагийнхаа аялал руу хөдлөнө. За энд аюу гоё юм бас 100 мөн гоё энд ингээд суугаад цайлаад суудаг юм гоё газартай юм байна.
За Вэлс бол үнэхээр одоо байгалийн үзэсгэлэн бүрдсэн ийм маш гоё газар байдаг. Одоо Вэлс ер нь бол 3 дахь ирж байна. Тэгээ өнөөдөр бид нар доошо Корнуолл яваад тэрүүгээрээ явж байгаа Торквей гээд тийм нэг усан бомбын хот байгаа. Тэр бомбын хот дээр очиж хончоод за маргааш тэгээд өглөө босоод бас нэг Cotswold, Exeter гээд өөр хотуудаараа орчоод тэгээд маргааш оройдоо гэрлүүгээ Лондон руугаа харнаа. За охтуудаа явцгаах уу?